За дараагийн мэдээ Ирантай холбоотой зарим нэгэн үйл явдал бүрүү гарагт болж өнгөрлөө. За бүрүү гарагт Ираны дайнтай холбоотой амиргдсан Америкийн цэргийн тоо 6-аар нэмэгдлээ. За үүнээс өмнө дайнтай холбоотой амиргдсан цэргийн тоо 7 хүрээд байсан бол өнөөдрийн байдлаар ийхүү 13 болж өссөн мэдээ олонний анхаарлыг татаж байна. За бүрүү гарагт Америкийн эзэн улсын армийн төв командлын нотолсноор Ирак улсын агаарт үүрэг гүйцэтгэж байсан шатхуун тээвэрлэгч KC-135 онгоц осолдож улмаар багийн 6 гишүүний 4-8 эрсэлсэн тухай мэдэгдээд байсан юм а. За тэгвэл Баасан гарагийн өглөө тус хөлөгт нисэж байсан багийн 6 гишүүд бүгд амиргдсан гэдгийг цэргийн төв командлал баталгаажуулсан мэдэгдлийг та бүхэн харж байна. За энэ осол бол дайсны юм уу эсвэл өмнө нь бас гарч байсан өөрийн талын суманд өртөөгүй. За цэвэр осол байсан гэсэн дүгнэлтийг бол Америкийн армийн зүгээс тодотхон мэдээлж байгаамаа. Харин нөгөө талд Reuters-ийн мэдээлснээр бол Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Ирак дахь Islamic Resistance гэх зэвсэгт бүлэглэл энэхүү KC-135 онгоцыг буудаж унгаасан гэж мэдэгдэж байгаа юм байна. За энэхүү осол бол Ирак Йорданы хэлийн зааг орчмын Tribal гэх нутагт болсон тухай мэдээлж байна. За хэвлэлүүдэд гарч байгаа мэдээгээс үзэхэд Америкийн нисэх хүчний 2 ч онгоц агаарт мөргөлдсөн байж магадгүй байгаа. За хэрэг явдалд холбогдсон 2 онгоц нь хоёулаа KC-135 ангиллын онгоцнууд байсан тухай мэдээлж байна. За эдгээр нэг нь ийхүү унаж осолдсон, сүйдсэн бол нөгөө онгоц нь харин Израилийн Тель Авив хотод эсэм мэнд газардсан. За онгоцны сүүл хэсэгтээ мэдэгдэх үйц гэмтэлтэй газардсан тухай албан бос ихсрүүлжүүд мэдээлж байна. Харин энэхүү осолд бол 2 онгоц холбогдсон гэдгийг армийн зүгээс хүлээн зөвшөөрч баталгаажуулаад болсон үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа гэсэн мэдээлэл хийлээ. За энэхүү осолдсон Boeing KC-135 онгоц нь загаарт байлдааны онгоцуудыг түлшээр цэнгэлдэг онцгой зориулалттай онгоцууд юм байна. За тиймээс эдгээр онгоцууд нь ямар онгоцуудыг агаарт цэнгэлэх үүрэгтэй нисэж байсан. За тэдгээр түлш хэрэгтэй байсан онгоцууд нь яасан зэрэг маш олон анхаарал татсан логистикийн асуудлууд нээлттэй үлдэж байгаа юм байна. За ямар ч тач Трампын эхлүүлсэн энэхүү Epic Fury гэх цэргийн ажиллагаанд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Америкийн эзэн улсын цэргийн онгоцны хохирол ийхүү дөрв боллоо. Өмнө нь Кувейтэд үүрэг гүйцэтгэж байсан Америкийн нисэх хүчний 3 ширхэг F-15V ангиллын сөнөөгч онгоцуудыг Кувейтийн сөнөөгч онгоц андуурч буудаж унгаасан осол гарч байсан тухай өмнө бас мэдээлж байсан.